За юу яцгаана ингээд нэгмээсээ ингээд подкастын маань 2 дахь дугаар эхэлж байгаа. Тэгээд студид Extract Mini B тэгээ манай инженер Билли тэгээд өнөөдөр бит хоёртай хамт шинэ зочин маань орж ирсэн байгаа бишээ. Шинэ хөтлөгч маань орж ирсэн байгаа. Тэгээ өмнөх дугаар дээр бид нар меншн хийсэн. Манай студи. Энэ дугаар дээр бол мэдээ зочин. Тэшнэр орж байгаа. Тэгээ цаашдаа бид гураас хамтаа хөтлөөд явна. За Чикэ маань болохоор 7 студид music composer, producer, тэгээд beat maker чиглэлээр ажилладаг байгаа. Тэгээд Чикэ маань өөрийнхөө бас тухай танилцуулах хэрэгтэй хаа гэж бодож байна. Тэгээд Америк дээрээ тэр бодож байна. Like, what's your story? Please tell us. Yeah, so what's up guys? Намайг Чингүнэ гэдэг. Тэгээд юуны арт? Би чөлөө цэгээр тих дуртай. Тэгээд намайг сонгороо. Number 1 шүү. Alright. Yo, what's up guys? Намайг Чикэ гэдэг. Тэгээд одоо Columbia College Chicago-гийн сургуульд одоо хөгжмийн зохиолоор 12 сар төгсөж байгаа. Тэгээд саяхаа одоо ингээ манай Милан Билли хоёр манад дээр ирээд 7 студ байгуулж байгаа. Тэгээ хамтрах уу гэдэг ахтан тэгээд бас хамтраад одоо ингээ энэ завшаа олцсон одоо айгүй бас аттай ясаа ингээ хайжсэн завшаа ингэж гарч ирсэн. Бүгдээрээ ингээ зүг газрыг зүг цагт ингээ гараад ирсэн те бүр яг тийм болохоор тэргээр бас аюугаа манай 7 студ гэдэг аюугаа өрмөц стилтэй гарч ирж байгаа. Тэгээд 7 бас нэг ингээ бүрлэх юм бол явж байгаа. Одоо би бас талархдаг. Би амар баяртайсах. Ялангуяа ингээд яг юм ингээ алт шиг залуучууд ингээд яг би өөр хүмүүсээ ингээ магтаж байгаа. Ягаад л надаас их авьяастай учраас миний хувьд бол магтахад зүгээр байгаа тийм. Ямар ч байсан яг юм хажууд юм алт шиг залуучууд ингээд авьяастай залуучууд байж байгаа учраас надад бол айгүй тийм бас айгүй амар гоё санагдаад би өмнөх дугаар дээрээс хэлжсэн тийм. Тэгээд би бас баяртай байгаа шүү. Одоо music composer чиглэлээр сураа одоо яг энэ жил төгсөж байгаа тийм. Анх яг коллежд орохдоо болохоор music business гэдэг мэргэжлээ авчихсан байхгүй. Тэгээ яг хамгийн анхугаас шууд music composer гэх юм таавч зөвшөөрдгөө тэгэл заавал бизнес талаа барьж яаж мөнгө олоход мод гэл тэгэж явж байсан чи маньхуугаас бизнес өөрөө айгууд жоохон сонирхолгүй. Тэгээд яг орчоол яг 2 дахь жилдээ за балиу мэрэгчлээ солио гэдэг угаасаа айгу хөгжимчдийг хараад айгу гоё. Ямар гоё юм бэ те ингээл хөгжмөө ингээд сураад тийм хүмүүсийг харахаа айгуу харагддагс болохоор хөгжмийн зохиол болгож өөрчлөлөө. Тэгээ одоо сураад ерөнхийдөө 2 жил болсон байна. Яг хөгжмөр сураад. Тэгээ өмнө нь болохоор төгөлдөр бол тоглолдог байсан яг хуваараа. Тийм Колумбиад анх 15 онд ирээд ороод тэгээд яг урлагийн сургууль сурсан болохоор бас айгуу гоё тийм нэг Чикаго гэдэг хот ч бас Америкийнхаа бас том хотуудынхаа нэг шүү дээ. Нью-Йоркийн одоо дараагийн хот гэж орж бас болно те. Бас Лос-Анжелес явж байгаа гэсэн. Тэгээд яг Чикагод яг хамгийн айгуу урлагийн сургууль нь яг Columbia College яг хөгжмөөр бас яг тэр байгаа. Өөр урлагийн сургууль гэхээр бас Art Institute гэх байдаг юм байлээ. Тэгээ Columbia даах орчоод угаасаа яг л ингээ урлагт ингээ ойртсон болохоор бүр ингээ хөгжим рүүгээ дурлаа л тий. Тэгэл анх Америкаас биш Монголоос ч одоо ингээ хөгжим би бүр ингээ нэг сайн мэддэггүй л мөр ирсэн гэдгээс ойлгож байгаа ч тэгээд бүр ингээ урлагийн хажууд ороод ирэхээр бүр ингээ хөгжмөдөө дурлаа. Тэгэхээр төвшөө гэсэн байгаа байхгүй тий. Тэрээ бол айгуу сайн мэдэрсэн. Тэгээд ер нь одоо ингээл яаж ингээ сонссон те одоо Америкт ингээ Чикаго хотод ингээ хөгжим music composer их сургууль төгссөн гэдэг бол тэр багийн аавын хүүхдэд хийсэн юм болоод биш би тэр болгон music composer Америкт гэж төгсөж байгаа хүүхдэд сонсоогүй л тэгээд which is a good thing for us. Тэгээд надад би яг түрүүний хийсэн дээр ч яг санал нийлж байна л да. Яг тэр сургууль дээр одоо яг их сургуульд ингээд одоо ингээд тэ нэг major сонгочоод ингээд байж байгаа гот тэр нь яг ингээд таалагдахгүй. Тэрээс явдгуу та ингээд тэгэл амар money waste боллоо. Тэгээд яг тийм өөрийнхөө нэг юмтай байгаа гэдэг байхгүй бүр. Тэгээд өөрийнхөө өсөөгүй юмар явуулж хэцүү юм байлээ. Тэгээд би яг бас яг тэгсэн аахгүй зөвхөн бизнес талаар сураадсан аахгүй. Тэгээд тэр хүмүүст за энэ хичээлүүд амар бодохтой хажуугаар нь ядаж Reddit film minor авъя гээд тэнгуут нэг юм ядаж нэг камера англ заадаг ч юм уу эсвэл бол music culture малч заадаг ч юм уу ингээд яг имерхүү маягаар ингээд сандвич хийж яг ингэж хичээл авч явж байгаа. Миний хувьд бол тэгж байгаа байхгүй. Тэгтээ бас хажуугаар гоо ларис мөрөөсөө зөвхөн махтай ингээд талах байсан бол хажуугаар хийж мэгээ те. Тэгээд тэгтээ бас яг тийм би голоор нас яг тэгж major солих хэрэгтэй байсан. Тэгээд yeah I can definitely relate to that. I feel you bro.
анх ер нь тэгээд хэдэн оноос хойш яг ингээ хөгжмийг сонирхож ирсэн байг. Одоо их сургуульд орохоос өмнө бас мэдээж хөгжим тоглодог байсан гэж ярьж ирсэн шүү дээ. Тэгээд тэрийг бас хаанаас суруу тэгээд юу анх чамааг оруулаа. Тэгээд яг хэдэн настай байсаг юм гэсэн мэт тэр талаараа гоё ярьж. Ер нь одоо нэг яг анх яг яагаад хөгжмөнд ингээ ингэсэн л тий. Тэгээд яасаа гоё дүгэ. Мача яг бүр удмаа ярих юм бол бас удам юм байна. Манай имэч юу ардын дуучин хин цэцгээ байдаг гэсэн аахгүй. Тэгээ миний пианз эдэр мен чинь байдаг 2 3 пианз нь тэгээд SoundCloud дээр манай имэгийн дуу муу. Тэгээд ерөнхийдөө урлаг бол яг удманд явж ирсэн. Тэгэл яг тий цусан тий удманд. Тэгээд хамгийн анх болохоор яг Бээжинд явж ирсэн яах. Би ч 7 8 таа байсан уу. Тэгээд 7 8 таа байж байгаад нэг газар яг Бээжис ч тэр төгөлдөр ууртай газар байсан аахгүй. Тэгээд тэрэн дотор юу ч үлээ нэг хүлээгээс сууж ирсэн. Тэгсэн чинь өөр нэг Монгол ах орж ирсэн. За. Тэгснээ тэр ах очингуудаа тэр төгөлдөр уур дээр очиод яг Let би тоглоомтой дуулдаг байхгүй. Тэгэл тэр үеч угаасаа баг Let би мэдэн штэ. Би бүр ингээл хараад гайхаж байгаа байхгүй. Ямар гоё юм бэ гээл те. Тоглоод ингээл ганцаараа дуулаад. Тэгэл Бээжинд очиж сууцсан байхгүй. Та надаа заагаад өг гээд. Тэгэл тэгсэн чинь нөгөө ах 7 8 наснаас гэсэн чинь шууд гэж асууж юм гэж байна. Бүр яг тэр үед бүр амар сэтгэл татсан байхгүй. Тэгэл шууд очиод наалтсан шүү дээ. Тэгээ шүү тэр ахт та надад ингээ гоё юм заагаад өг гэдэг чи тэр ах надад ингээ аюу нэг юм хөөрхөө зааж өгчээсэн аахгүй. Тэгээ тэр аяг сорсон чи тэр ах яг намаа хармат ээж ч бол хэлжсэн гэсэн. Танаа очи ингээ төвчмөр явбал авьяастай байна гэд. Шууд ингээ амар хурдан сурч юм орж ин. Тэгсэн чи ээж тэр үед ингээ ойлгоцсон. За ингээ манай ээж бол ингээ дуучин байсан. Манай хүү дүүл ингээ гарч ирэх гэж байгаа юм байна гэд. Тэгээ аавч өөр шууд юу байсан гэж байгаа байхгүй. Төгөлдрөөр авч өгөөл. За миний хүү одоо шууд дууланд яваа. Тэгээ дууланд явах гэж бас жоохон нөгөө сургууль яж байгаа хэцүү. За тэгмүүд гэрийн багш авчий гээд. Тэгээ гэрийн багш анх чимгээг авах гэдэг гэсэн. Одоо Адаажигийн сургуультай. Оо за. Тэгээ би чимгээ багш дээр одоо тэр чинь 9 вэ нөө 9 10 автай үчтэй. Тэр үед яг анхны 2 жил яг нот уншиж сурчмаар гал те. Одоо яг төгөлдрөөр тоглодог хүмүүс бол яг мэдж байгаа. Full release дээр те шууд сурч. Хамгийн анхны full release тэгэл Матос Затматан тэр үе сурч ирсэн. Тэр үедээ тэгээ жоохон сурч байгаа. Тэгээ сургуультай жоохон байрагтай. Тэгээ төгөлдрөөрийн сургуультай явахаа болоод тэгээ зүгээр сонсголоороо тоглолт мөглөдөг болоо. Тэнгүүт YouTube дээр ч нөгөө MIDI этрээр нөгөө сурдаг. YouTube-ний tutorial байдаг шүү дээ. Тэр мөрийг чинь үзэж тэгээ сурдаг байсан. Тэгэл энэ ч яриж яг буцаа хөгжмийн education бол энэ ч буцаа ярил continue хийжсэн. Тэг би нөгөө хоочин чингүнэ гэсэн мэддэг гэсэн аахгүй. Тэгээ бид тэр яхаа зүгээр яг тийм дотн бичсэн лайк here and there we like see each other тэгээд гэрн орчингууд ингээд бас ингээд гэрийн хөрхэн студи ингээд босгоцсон байдаг байсан. Одоо ч гэсэн ингээд саяхан ингээд гэрн ороход бүр ингээд нөгөө студид бүр амар том болоод ингээд ингэсэн баг. Тэгээд бид тэр орж вау гэдэг амар ингээд тийм тэг яг хөгжмөдөө бүр үнэхээр хайртай залуу гэдэг нь яг тэрэн дээр сарж мэдрэгцэн бид тэр сүнстэй газар. Хөгжмийн сүнс. Орж ирээд ингээд би л үл хэлж байгаа байхгүй ёо ингээд уран бүтээлч хүн чинь нэг юм байдаг та яг гэрийн нэг гоё би өрөөстэй ингээд тайлт байгаа байхгүй гэл яг үнцэг бүх гаргаас үнцэг гаргацсан. Тэгээд одоо нэг юм сонирхолтой л да. Одоо яг энд ингээд хөгжмөөр сургууль одоо бараг төгсөж штэ. Яг энэ мөчөд олж авсан хамгийн том юм нь юу гэж бодож байна? Хамгийн гол юм. Би яг энийг ярмаарсан. Одоо яг ерөнхийдөө би яг сургуульд явах нь айгу хэрэгтэй гэж бодсон. Хөгжимчин хүн ялангуяа яг бүр хөгжим зохиомоор байгаа те бүр ингээд ингэмээр байгаа хүнд бол үнэхээр яг нөгөө хөгжмийн онол гэдэг юм чи маш том. Амар том юм. Одоо Билгийн үед саунд инженер гэдэг чи яг нөгөө нэг продюсерийг хайжууд биш өөр саунд инженерүүд хайжууд нөгөө суугаад сурдаг юм баггүй тий. Тэр чинь яг бусад хүмүүс яг яаж хийж тэрнээс сурдаг. Хөгжмийн онол гэдэг чинь болохоор юу вэ? Бүр баах мах руу яваад өгч байгаа юм чи classical music яаж явж чинь analyzing тий. Нэг симфони яаж бичигдсэн байна тий. Тэгэл ерөнхийдөө бол яг хөгжмийн сургууль явснараа тэрэндээ аягүй талархдаг. Яг хөгжмийн мэдлэгтэй болж авсан тий. Болж өгвөл бүгдээ л мэдчихэж тий. Тэнгүүтээ яг бас нэг гоё юм нь яг ийм сурах ирмэлцэлтэй л болчтой юм лээ. Тэгээ одоо 2хан жил ингээд сурчаал төгсөөр аюу ингээд дутуу санагдаж байгаа юм чи. Яг бусад ингээд хөгжимчтэй харахаар юу вэ? 10 хэдэн жил ингээд practice хийгээ бүр амар болцсон гараад байдаг. Тэгэл тэрийг ингээд араас нь бүр оёлоо сурмаар тэгэл ерөнхийдөө сурах юм бол зохисдгүй юм байлээ. Хичнээн ингээд сургуулаа төгсөж байгаа ч гэсэн тий. Тэгээ яг тэр суурийг олоод авцсан айгүй баярлж байгаа. Хөгжимд ингээд ороод ирсэн. Introduce хийхтүүлсэн тий. Тэгэл тэргээр цаашаа одоо би яг ямар завар явахаа мэдчихэж байгаа болт тийм болохоор. Тэрэндээ талархдаг. 100 жилийн 1000 жилийн баг.
Тийм. байгаа юм чинь яаж олон төрлийн сурах юм хөгжим дуусах үү те. Одоо Тэр зарим нэг хүмүүс те дис их гэдэг. Жохоо. Зах цухаас зүгээр мэшин ихгүй зүгээр л зах цухаас нь танингуудаа бүгдийг мэдсэн юм шиг авирлахыг яана. Заримдаа бас яг тиймэрхүү хүмүүс бас байдаг те ингээд жоохон зүйл төрчөөд тэрийг айгу өндөр тавиа яваад байдаг. Тэгээд бодит байдал дээр хичнээн өнд одоо яг тийм өөрийгөө өндөр үнэлж байдаг ч гэсэн угаасаа яг ингээд хотлаа гэдэг хүмүүс яг мэдээд тахтал бүр ингээд хүмүүс байдаг шин. Those people are retarded as fuck. Тэгээд муу сайн нийгэм. Муу сайн нийгэм бид нийгмээс ингээд тэгээд одоо би ингээд чикийг мэдхий одоо яг ингээд нэг хэсэг бас ингээд гитар ингээд одоо ингээд цахилгаан гитар ч юм уу эсвэл юм энгийн гитар ингээд тоглож ирсэн тий. Тэгээд явангуудаа нэг харангуут ингээд төгөлдөр хурд харж байгаа шүү. Тэгээд ингээд тэгээд явангууд ямар ч гэсэн яг би анх харж байхад бол яг голцоо уйг амьд хөгжим талтай одоо сонсдог одоо ингээд залуу байсан. Тэгээд яг их сургуульд орсноор тэр чинь яаж өөрчлөгдсөн бэ? Ер нь одоо яг тэр амьд хөгжимд илүү дуртай байна уу эсвэл бүх төрлийн хөгжмийг сонсож байна гэдэг ч юм уу тий. Их сургуульч яг чамд яаж нөлөөлсөн бэ ер нь? Тийм, ерөнхийдөө яг анх би 15 онд ирэхдээ ерөөсөө амьд хөгжмөр юмсгалж байгаа ирчихсэн. Тэр үчи play diameter амар нөгөө нэг colors одоо uni colors A sound lemons тэ Монголын тийм их юм сонсдог. Би мэдэрч байна ч юм. Тоглолт моглол руу яваад савж мавдаг тийм байдаг байсан. Тэгэл энд ирээл ерөнхийдөө чих онгоож эхэлж байсан амар. Монголд ерөөсөө хипхоп нэг тоод сонсдог байсан юм чи. Гинт ингээл хипхоп амар ингээл чихийн аяг гоё ингээл smooth орж ирэл тэ. Илүү ингээл энэ ч ямар гоё ингээл нэг тиймэрхүү юмнууд айгүй гарч ирсэн. Тэгээд ерөөхдөө 4 жилийн туршаа ингээд өөр сургууль яг урлагийн юм сурахаар ингээд шал өөр юм нэг introduce хийддэг яхаа аргагүй. Тэгэл нэг бодоход одоо бол би яг 15 ондоо гарч болох юм бол өстой хамаагүй өөр янз бүрийн жанр сонсдог болцсон. Тэгээд амьд хөгжим гэлтгүү хаяа амьд хөгжмөөс одоо бүр өөдөж мөддөг болцсон юм болцсон аахгүй. Тэгэл яг одоогийн сонсдог юмнуудыг бол хаяа ингээл хипхоп сонсцсон явж байна. Хаяа гинт классик хөгжим ганцаараа сонсцсон явж байна. Гинт оператор сонсуулаас хаяа гоё те. Оператор яг тэр үедээ яаж дуулдаг байсан, ямар өнгө авдаг байсан мэс. Тэр мөрийн дуулах сонсох айгуу гоё. Тэгээ бас өөр айгуу jazz айгуу дуртай. Ягаад гэвэл Chicago Junior-тэй blues, jazz-ийн яг л нөгөө төв болохоор тэгээ манай сургууль л да. Тий. Тэгээ манай нөгөө сургуульч болохоороо айгуу тийм jazz concentrated юунууд их байдаг. Тэгээ одоо яг миний авч байгаа хувийн багш гээд Martez Rooker гэх нэг багш байдаг байхгүй. Манайр болохоор одоо барыг 4-5 jazz шавтай. Нөгөө шавнарын бүгд энд идэв тоглолдог болцсон. Тэгээд тэр багш дээр ерөнхийдөө цаашдаа айгуу явъя гэж бодоод байгаа. Тэгээд өөрөө яг jazz дуртай болохоор яг jazz төгөлдөр орчин болно гэдэг нэг тийм зорилго тавьсан байгаа. Тэгэл бас яг одоо нэг хэсэг тэрүүгээр магадгүй гэн сурж явж байгаа л дахиад бас хүн чинь цаг хугацаар нь явж байгаа өөрчлөгддөг шүү дээ. Тэгэл магадгүй дахиад хөгжмөлөө ордог ч юм уу. Тэгээд тэр нь бас айгүй хөгжмийн нөгөө нэг жанр болгонд өөр ингэсэн нэг тийм сүнс тийм яг тийм. Тэгээ ялангуяа нөгөө хөгжмийг ингээ яаж хийж ийн гэдгийг ингээ мэддэг болчингууд тэр хүмүүс одоо яг яаж тэр хөгжмийг хийсэн гэдгийг илүү гоё ингээ сонсохдоо сэтгэлд ойрхон болчихдог. Тэр олон хөгжим сонсдог талаас бид гур бас яг адилхан байгаа байхгүй. Би бас зөвхөн хипхоп гэж зөвхөн хипхоп сонсоод байж болохгүй байгаа байхгүй тий. Маш олон төрлийн хөгжмүүдийг сонсон сурах юм байна. Хоёрт бас нөгөө хөгжим чинь бас нэг төрлийн хэрэглэн шүү дээ тий. Тэгэхээр яг өөр төрлийн хөгжмүүдэд яг миний ингээд нөгөө хайгаадсан хэрэгцээг би хипхопоос олохгүй байсан юм. Би өөр төрлийн жанр сонсдог юм уу бас хэрэгцээ талаасаа тийм байж бол нөгөө талаас бас олон төрлийн хөгжмийг сонсч бас тэгээ чихээ онгоолж юм сонсож байгаа хэрэгтэй тий. Би бас тэрэн дээр айгу санал хэлдэг. Маш олон төрлийн хөгжмийг ойлгохыг хичээдэг. Гэхдээ заримдаа бас жоох хэцүү байт юм аа. Тэгээ би яг нэг яг техникийн дагуу мэдэхгүй ч гэсэн би нэг хуучин бүргчин байсан болохоор нэг бол ритм чам яг байдаг. Vibe ингээд яг биеэрээ мэдэрдэг. Эсвэл нөгөө талаас нь жоох нэг хөгжмүүдийн салгаж сонсохыг хичээдэг. Гэхдээ яг стил яг тойрын левелийг бүр сонсч чаддаг л ахaltaа. Гэхдээ олон төрлийн хөгжим сонсож явах хэрэгтэй гэж хэлэх гээд байгаа юм шүү. Сонсох хэрэгтэй. Тэгээ ерөнхийдөө хүний хамгийн сэтгэлийг татдаг хөгжимчил ерөөсөө амьтаа хөгжим тий. Яг сэтгэл шингэсэн, сүнс шингэсэн тийм хөгжимүүд айгүй. Үг нэг тийм бүр нэг тийм амар утга цохол яруу найрын тийм хүнд үг биш гинэ. Өнгөөр хүртэл тэрийг айгүй гоё сүнстэй дуулаад одоо хэдэн жил дуулгаж байгаа дуунаас байж тээ. Тэгээд сүнстэй дуугдаг ч бас ондоо юм бэл. Гэтэ яг тэрийг бас яг ингэ таниулах хэцүүтэй бас яг миний яагаад ингэ хэлээ юм бол бас л нэг техникээр нь яг би сураагүй болохоор ч тэр юм уу яг бас зарим зүйлүүдээр яг таниулахад ч байгаа хэцүү. Нэг ёсондоо л одоо жүжигчин юм шиг л дуулахтаа тэгэл жүжиглж дүрдээ ороод. Тийм бас дүрдээ орж. Дуулж байгаа юмныхаа мэдрэмжийг яг гаргаад дуулчин гочин сонсож байгаа үнэн
бүр мэдрэмж чинь яг адилхан мэдрэмжтэй явж явах юм бол бүр ёо гэлтэй ёо гэлтэй ямар үний хэлж яг нэг хит спот болчих яг нэг цэгийн ондогтой бүр яг гоё болоод бүр яг тэгээд одоо би гэж боддог байхгүй бусад хипхоп хүмүүс ч гэсэн яг адилхан ингээл яг нүүрэн дээр л нэг zangarтай босод байгаа боловч цагаараа бас ингээл зөөлн ингээд бас бас яг тэр нэг хит спот тэгэл ёо гэж байгаа юм байгаад нэг тэгээ бүжин унтчихийдэг байхгүй тий. нэг сайн зүгээр нэг сайн хүү байдагтай гэдэг шиг тий. Сайн хүү байсан байх гэдэг шиг. Yeah. Нэг үсэн гитар. За тэгээд мань ингэж бодлоо. Ерөнхийдөө одоо ингээд те Монголд байгаа хүмүүс бас сонсож байгаа бах те. Тэгэхээр одоо тэр хүмүүст зориулаад бас надад бас зориулаад те. Одоо яг бид гуруулаа л одоо Америкт байгаа ч гэсэн тоо хоёр надаас бол зөндөө утцсан хүмүүс те. Тэгэхээр одоо энд ирснээс хойш одоо янз янзын л асуудлуудтай тулгараал бас янз янзын юмыг даван тулаал те. Явж байгаа. Тэгэхээр тэгээд одоо Монгол дахь амьдрал энд дэх амьдралыг харьцуулаад ер нь те жоохон сонирхолтой түүхүүдээс хаалцаач. За одоо энэ тал дээр одоо жоохон ус төрж магадгүй. Гэхдээ би энэ тал дээр бол жоохон харамсалтай байдаг. Одоо жишээ нь хэрвээ би зарим нэг гэж боддог. За юун дээр? Одоо Монголын одоо биш энэ ч авч байгаа цалингаа би Монголд очиж ингэж одоо тэр цалингаар ажиллаад амьдрах юм бол би баг татад бол тэр амар хангалттай байхгүй. Би өөр нэг амьдралын өөр хүмүүсэд байхгүй юм шиг те. Тэгэнгүүт тэгж чадахгүй болноос л би нааш ирсэн байж тараад байгаа. Гэтэ би тэгч 18-тад ирсэн л дээ. Тэгэнгүүт энэ ч эрэнгүүт яг одоо юу гэдэг ингээд авж байгаа цалингаараа би яг ингээд бүх одоо өөрийнхөө экспенсээр төлчөөд хажуугаар нь би бас өөрийнхөө ингээд хоббинд зориулж авч болж байгаа. Одоо чинь би хувц сонирхдаг байсан бол би хувцайг худалдаж аавна. Одоо ингээд студ гэж байгаа бол би студийн тоног төхөөрөмж авна гэдэг ч юм уу тий. Тэгэхээр яг ийм боломж ингээд бас байгаа нь бас аягүй гоё юм шиг тий. Тэгээд мэдээж одоо юу гэдэг юм миний хувьд бол Америк ирсэн их орноо хайсан бол тийм зүйл биш. А тэгтээ эндээс нэг юм сурчаад нэг юм мэдчих авчаад тэгээ Монгол руугаа ингээд нэг юмтай очиж гэдэг тийм байдаг. Алсын бодол тэгж явна да. Тэгэнгүүт ялгаа нь бол ерөнхийдөө тэгэл амьдрах орчин одоо юу гэдэг ингээл одоо ядаж ингээд нөгөө цэвэрхэн байдаг ч юм уу тэр талаасаа хүртэл ингээд бүх юм л одоо дээр санагддаг. Гэхдээ бид нар яг эндээ уусаад эргээд Монголоо бас марч болохгүй гэж санагддаг. Тэгээд ямар ч байсан би Америкт ирээд маш их зүйлийг сурсан. Би их орондоо сураагүй зүйлээ би Америкт ирж сурсан. Тэгээд би тэрийг бас эргээд одоо юу гэдэг юм Монголд яг бас хүмүүстэй зааж гэж л бодод байгаа. Сайн. Yeah, that's true. Чиний чигийг үнэ бас яг л Монголд ерөөсөө өмнө яг Монголд ерөөсөө яг буцаан байсан л амар байлгсан. Ерөөсөө яг Монголоос энчээ ирээл эхний нэг жил угаасаа яг л бүр суртал юм билээ тэ ажил хийж сураал. Араачлаас нь биелээ өөрөө төлж сураал тэ. Тэгэл ерөнхийдөө бол хамгийн том ойлгосон юм ерөөсөө Монгол яг тийм чиний ярьж боломж байдгүй ерөөсөө хичнээн ажил хийлээ ч гэсэн юу нөгөө өгч байгаа мөнгө нь те саяч өрөхгүй тэгээд тэргээр яаж амьдрах юм байрны лизэн чиг сая 100 шүү дээ. Тиймэрхүү байлаа гэхэд энэ ч бол өстой хамаагүй дээр цалин мэлэн бол гайгүй өгчин чи 2-7 хоног ажиллаа те өөрөөхөө өргөнд төлж болно те. Тиймэрхүү мэмэрхүү ерөнхийдөө гоё шалтгаанууд яг гоё түүхүүд байдаг те. Ялгаанууд бас тийм ялгаанууд тийм. Тэгэл яг хамгийн анх яг сурч ирсэн юмнууд бол яг л ажил хийж сурах, мөнгөний үнцнийг ойлгох тий. За тэнгуүтээ ингээд мөнгө итрийн хажуунаас одоо ингээд монголчин ингээд гэр бүлтэйгээ амьдэрдэг байсан шүү дээ хүн чинь. Гэртээ ингээд аав ээжтэйгээ билуалтай маалтай. Тэгэл энчээ ирэнгүүт яг нэг roommate-тэй амьдрах нэг том соёл байдаг шүү дээ тий. Яаж нөгөө нэг ингэхгүй амьдэрч байгаа. Тэрний юм бас тэрийг бас айгүй том сурч ирсэн. бусдыг одоо бусдыг хүндэл сурахтэй бусдад ингээд гай болчихгүй шиг амьдрах тий. Тиймэрхүү соёлыг бас айгүй сурт юм. Бусдад гай болчихгүй шиг амьдрах гэдэг чинь бас айгүй том соёл юм байна. Тийм. Тэр өстө амар том соёл хүндэтгэн гэдэг бас л тэгээд хүнээс айгүй пэшенс шаарддаг. Гэхдээ тодорхой зүйлүүд дээр энэ хороо дээр ганцаар амьдарч байгаа биш гэдгийг мэдчихлээр иймэрхүү заал байх хэрэгтэй. Тэгээд би нөгөө нэг Америкт ирсэн хүмүүс бас нэг юм байлаа. Монгол одоо жишээ нь тодорхой хэмжээгээр жишээ нь одоо юу гэдэг юм за нэг 20 жил амьдарсан. За 20 та хүүхэд байлаа гэж боддог. Тэгэхээр тэр хүүхэд чинь тодорхой хэмжээнд за Монгол ийм эзэн байлаа шүү дээ. Нийгэмд тодорхой хэмжээний байр суурь эзэлсэн байлаа шүү дээ.
найзууд энэ төр хүүхдийг үнэлдэг. Тэг яадаг гэдэг ч байт энэ ингээд ийм гоё байж байгаа. Одоо чиний хувьд ч юм уу те. Билигийн хувьд Монголд чи ингээд продюсер байж байгаад нааш ирээд чи ингээд хинч биш болохоор ч одоо юугүй бас. Надаа юугүй санагдчихс. Тэгээд хинч хаасгүй те. Надад бол хүн цохилт байсан. Тэр би чи намайг бол яриа нөгөө залуу байхдаа ирсэн болохоор залуу юу бацаан ч юм уу те. Энэ болохоор гэхдээ юм байлаа. Маш олон хүнд ингээд болохоор тийм байлаа. Одоо шин 30 эд мэдтэй одоо юу гэдэг ингээд одоо ингээд Монгол хурган дарга марга хийдэг байсан гарууд чинчээрээд ингээд ажил төрөл хийгээд тэгэхээр аюул зочилд ордог байхгүй. Тийм. Буцаад нөгөө нэг бүх юмаа нэг одоо юу гэдэг 0-аас эхэлнэ. Ажил төрөлөө бүгдийг 0-аас эхэлнэ. Нэр хүндээ 0-аас эхэлнэ. Тэгээд хүрээлээ үсгэж бүгдийг 0-аас тэгээд бүх юм 0-аас эхэлж байгаа учраас яг нөгөө хүн яг бараг дахиж төрж байгаа юм шиг санагддаг юм шиг. Тийм наа чи юм яг үнэ хайдагчдаг. Тэгээд өөрийгөө шинээр ингэж build up хийх хэрэгтэй болдог. Тэгээд яг хүний нүдэн дээр харагддаг юм шиг нэг цаагаараа тийм процесс болж байгаа. Тэгээд тэрнээсээ болоод эхний ээлжинд одоо юу гэдэг нутгаа санах чинь бас тэр чинь нөгөө газар шороогоо санахаас гадна хамт олноос найз хөдөө сан тэр нийгэм байсан тэр нийгмээ санаад байгаа байхгүй тийм. Эзэлж исэн байр суурь хүртэл санаж байгаа байхгүй. тийм. Хүн чинь угаасаа нөгөө нийгмийн юм тийм ч юм. Тэгээд шал өөр нийгэмд ороод ирэхээр нөгөөтгөө санаад ч гэх Тийм шүү дээ. Яг үнэ. Америкт ирэхлээр бас downside нь тэр байж болж байна те. Яг бас challenge юм байж болно. Times тэгээд заримдаа бас ирээд яг ингээд сайн тусалж чадхааргүй одоо туслахаар тийм нөгөө танил мэл хүмүүс л хэцүү юм байл ер нь. Тэгээд би мэд чинь бол ялангуяа манай ээж нэг намайг жоох ер нь хатаа өсгөн гээд тэгээд ирж жоох нь ингээд зөнд найцсан байхгүй те. Тэгүнгууд би яг тэр үед бол тэгэл ер нь жоох нилээл юм сурчсан дээр өвдөд өвтчих. юм үтсэн дээ. Би яг ингээд 14 онд ингээд орондоо ингээд өвчтөй өвтчих хахад like nobody's there for you. You gotta save your own ass. Тийм. Тэгэл одоо юу гэдэг нь ихэд бидний яг ингээд одоо юу гэдэг нь бизнес гаргаж байгаа одоо нөгөө өвчин ч юм уу тэр чинь яг бидний нөгөө буруу лайфсаас байгаа. Лайфсаас болж байгаа. Тийм учраас яг өөрөө тэрийг өөрчлөх надад явна гэх юм уу. Тэгээ хоол хүнс асгах. Тэгээ бүх юм physical health гэдэг юмнаас бас mental health-аас айгүй анхаарч эхэлнэ те. Тийм. Тэгэхээр бид нар чинь хуучин баг сөөхөн эмчнэр биш өрхийн эмчнэр дээр амар dependent байсан шүү дээ те. Өвдлөө гараас өрхийн эмчнэр үзүүлчихнэ. Одоо л тийм байхгүй бид нар баг өөрсдөө гуглдээд юм санаар өөрсдөө гүчээд энэ юм авах хэрэгтэй маань тэгээд өөрийнхөө доктор болно. Юу н өөрийнхөө бүхэл болд юм доо тэгэхээр одоо юу гэдгийг бүх юмыг л өөрөө хийх гэж үзэж чинь да гэж. За би нэг асуулт асууж байгаа. 7 өстөд одоо ингэж байгаа шүү тий. Тэгээд бид хэд одоо ингэж төмөх дугаар дээр ярьж байсан тий ингэж ямар ч байсан аль ингэж монголчин америкчин ингэж аль талд нь өрсөлдөнө гэсэн. Гэхдээ Америкт өрсөлдөх яг тийм боломж байна уу? Одоо яг тойрыг одоо ингэ харж байгаа. Яг одоо юу гэдгийг тойр яг ингэ яг одоо өөрөөсөө ингэ хууны бодолч юм уу те. Тэг ерхэд бол миний нүдээр болохоор яг авиастай хүмүүс амар байдаг. Америкт бол үнэхээр төрмөл авиастай те бүр үнэхээр ингэ бусдыгаа хайцаа авиастай хүмүүс байдаг. Гэхдээ яг hard working хүмүүс бол бас яг hard work хийдгэлтэй ихтэй бас яг л зарим хүмүүс нь яг л одоо нэг Монголд бас яг авиастай хүмүүс үүдэн шүү дээ. Америк бол бас яг л тийм. Зарим хүмүүс нь авиасгүй яг л байж л үүдээ. Тэнгүүд 7-10-ыг ороод харангуут яг нэг гой залуучууд нэлсэн тийм. Үнэхээр за билийг харахад амар гой experienceтэй Монголоос бүр. Тэгээд одоо мань ч өөрийнхөө хөгжмийн мэдлэгийг оруулж орч болно. Милан гэхэд амар гоё одоо бизнес experience, өөрийнхөө rapper experience зөндөө одоо experience. Тийм experience хүмүүс байгуулахаар 7-10 бол Америкт үнэхээр хідүүлээ. Америкт бол ерөөсөн хамгийн түрүү networking is key те. Хүн болгонд танилцаал ингээл явж байдаг. Ерөнхийдөө тэрвэр хэлчихэд бол Америкт бол цаашдаа явна л гэж бодож байгаа. Би угаасаа тэр зорилгоо бол тийм шүү дээ. Надад бас тийг санагдсан байхгүй яг одоо яг ингээл хүмүүс би ч гэсэн баг анхнаа гэж бодож ирсэн ингээд харууд чи ингээд хипхоп хийх дэмжтэй ингээд хипхоп ч харуудаас үүсэн чи харууд бараг хүн болго амар байгаа гэж бодсон байхгүй. Тэг яг цагаад бол хамт фристайл хийгээл үтсэн чинь ингээд яг л монголчууд адилхан байхгүй сайн ч байна муу ч яг л бид нартай адилхан. Манай ч харин харсан үдээр болохоор ялчгүй тэгэл юу юм бэлээ. Бүгдээрээ л хүмүүс л юм бэлээ. Тийм яг л хүмүүс л юм бэлээ. Тийм болохоор нэг том ялгаа байгаа гэж бол би бодохгүй байна. Тэгэхээр мэдээж хэрэг яг үнэхээр мондаг авиастай түрүүний чиkéгээ илтгэхээр тийм хүмүүс бол байгаа. Тэгэхээр байгаа төрцөн бүр ингээд тэнцэндээ өөр төвшөнд явж байгаа хүмүүс өндөө байгаа. Тэрийг үүсэхгүй. Гэхдээ яг зүгээр донд нь ороод хамт ажиллаад их цагт бол яа. Бид нар муу орлоо ч гэсэн тэр нартай хамт ажиллая гэж айгүй том сургамж тий. Одоо өрсөлдөөн байлаа гэхэд тэр өрсөлдөөн чинь амар сургамж хийж байгаа болно шүү дээ тий.
яг ялгаа нь гэвэл мэдээж нөгөө нэг том зах зээлийн ялгаа байгаа байх те том зах зээл дээр нөгөө нэг мэдээж одоо юу гэдэг манай Улаанбаатар шиг те тэгээд сая гаруй хүн амтай маш олон хот байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр болгон хотууд төр хүрэхийн тулд бас нэг вайрал хүрэх хэрэгтэй л байгаа байхгүй. Тэгэхээр яг тэрүүгээр нэг илүү их мөнгө зарцуулах хэрэгтэй болох байх. Гэхдээ яг одоо юу гэдгийг ингээд одоо надад бас ингэж харагддаг байхгүй. Одоо Монгол хийж байгаа клип тийм үү? Тэрийг үнэлж байгаа үн. Энэ ч яг тэр одоо Монгол тэр хийж байгаа тэр чанартай клипийг энэ хийх юм бол тэр үн баг ингээд 10 дахин баг монголоор хэмжээний надад санагдаж байгаа худалч юм те. Тэгэнгүүт яг одоо юу гэдэг ингээд Монгол байгаа одоо энэ авиас залуучууд хүртэл одоо юу гэдэг ингээд өрсөлдүүл боломж байгаа тийм боломж байгаа юм байгаа байхгүй тий. Бид ч гэсэн яг өөрсдөө яг тэрнтэй адилхан бид ч гэсэн яг тийм скиллтэй байгаа учраас яг нэртэй өрсөлдөх боломжтой. Диж найдаж байгаа. Юунууд нь бүрдсэн тий. Тэгээд би сая гэж байгаа байхгүй зүгээр яг нэг юм хямдхан нэг юм клипний одоо юу гэдэг нэг юм төсөлтөө. Тэгээд энэ зураг авалт маш богино. Тийм клипийг зур $1000 хийж байгаа тийм студид харж байгаа. Тэгээд тэгэнгүүт одоо яг манай энэ одоо юу гэдэг видео хийж байгаа одоо хэмээ маань хүртэл те яг одоо Америкийн хүртгөөр ингэж ажиллах юм бол бас цүм аваартай байхдаг байгаа байхгүй тийм. Яг бидэд одоо эхний ээлжинд бол мэдээж багаас эхэлж байгаа учраас тодорхой хэмжээгээр жоохон санхүү хязгаарлалтай байгаа. Гэхдээ энэ бол яг энэ мэтлээ ингэ цаашаа аваар бол надад бол айгүй тийм боломжтой харагдаж байгаа бүр талаасаа. Шанс нэг байна. Намайсаа хараад идэх юм хэлж хэвээр байл. Хараад ихтэй надад яг монголчууд шиг санагдсан шүү. Амар назгай. Зүгээр яг нэг тийм хээгүй сайхан монгол ах нар шиг л санагдсан шүү. Одоо яг бараг тийм байгаас энтхийн нэг 30 40 50 гарц ах нар бол яг монгол ах нар шиг шийдэж байгаа байдал ярьж байгаа тэгэл нэг жок мог хийж байгаа мэж байгаа. Тэгэл яг нэг монгол ах нар шиг. Дотонд хараад заазууд нь. Цагаануудаас хараадтай нэг арай жоо дотонд идэгтэй. Ялангуяа Аз дундаа яг манустаас яг гоё ингээд яриа нийлдэг санагддаг шүү дээ. Тэгээд бид хэд яг нөгөө юм байл өссөн community одоо яг жишээ Америк яг төрийн харуудыг ямар ингээд систем байлгаж байгаа. Versus манай яг ингээд Монголын төр бидний яг ямар систем Монгол байлгажсэн хоорондоо бараг адилхан байгаа байхгүй. Тэгэнгүүт яг энэ харуудын гаргаж байгаа одоо энэ дуунууд одоо жишээ нь тэр одоо энэ Tupac-ийн дуунууд ч юм уу энэ олдскул дуунууд ялангуяа биднэрт аягүй их нөлөөлсөн яагаад гэвэл тодорхой хэмжээний амар relate хийж чаддаг тийм монголчууд яа. Тийм. Тодорхой хэмжээний адилхан асуулт байсан учраас тэгж байгаа. Одоо чи тэр G орол гэдэг бол одоо энэ харуудын саунд адилхан байхгүй. Явж. Яг амьдрах орчин. Хүнлэтэй ихтэй монголчууд бол хамаагүй хүн чаа тийм. Ямар ч тийм мөнгө төрөний марцуулалт байхгүй болчихлоо чинь тэгэл ерөөс айгүй тийм хэцүү орчин амьдарч байгаа юм. Тэгэхээр яг тэр утгаараа бас яг тийм хипхоп бидэрт бас айгүй нөлөөлдөг баг. Бид нар ч гэсэн хоёрт бас өөртөө бас айгүй тийм нөгөө манлитэй нэг арай нэг эр хүнлэг шатаж тийм ер нь босод Аз орнууд дээр бол тэрүүгээрээ бас хипхоптаас айгүй гоё хүчтэй бас орж боломжтой тийм боддоо шүү дээ. Тэгээд би бас энийг бас хэлье гэж бодож байна. Тэгээд энэ талаар энэ чиглэлээр би бас асуултсаа гэж бодсон аахгүй. Ягаад тэгэхээр Чики маань ингээд бас DJ хийхдээ DJ-гээ тэр удаж байгаа л Чики. Одоо 2 жил ахс. 2 жил ахс. Тэгээд бас DJ хийнэ гэдэг чинь бас дахиад нэг юм ертөнц байгаа аахгүй. Тэгээд we like how many things you can do at the same time and I'm saying тэгээд бүр амар авьяас байгаа аахгүй. Тэгээд яг DJ ингээд хийж ин тий. Тэгээд яг одоо юу гэдэг тэрийг одоо заавал бас яг чиний ингээд хүчмөөд сургууль сурсан шиг заавал тэрийг сургууль сурах хэрэг байна. Одоо Монголд бол яг DJ-д заачдаг те. Ингээд шинэ шавьд заачдаг. DJ ертөнц яг тийм л юм л. DJ-д заадаг тийм ертөнц. Би бас энэ чинь ганц хоёр DJ-ийн сургууль харж ирсэн л та. Тэгээ би чамаас DJ-ийн сургуульд явсан байсан байж магадгүй гэж бодсон аахгүй. Гэтэ би яг сая яг чи болтын тоглолтын дээр DJ хийсэн шүү дээ. Тэр үед чинь би ингээд сонсож байгаа гот айгуу гоё smooth DJ байгаа аахгүй те. Тэгээд how was that experience? Тэгээд сая болт ингээд ирээд тоглолт тэгээд DJ хэлсэн шүү дээ. Тийм. Сая болтын тоглолт бол гоё хийсэн. Угаасаа яг нэг болт ч Монголдоо Монгол pop бүр хаана штэ тий тийм pop тий pop ертөнцийн тэгэнгүүч яг л энэ ч бол би яг болтын сая тоглолт дээр ирсэн хүмүүс шиг тийм тоглолт өмнө бол харж байгаагүй. Амар их хүмүүс ирсэн. Big болсон тий. Definitely a superstar. Хүмүүсийн тэр гаргаж байгаа тэр ерөөсө cheer тэр өстө. Огцод нь хамгийн дээд өнгөн дээр хамгийн чангаар харж байгаа. Тэгэл ерөөсө болтын тоглолт дээр яг л тийм гоё болт юм лээ. Тэрэн дээр DJ их хэсэг гоё эс тий. Айгуу гоё. Олон хүмүүс зориулж тэгээд reaction сарахтай янз янзын дуу тавьж үзээл. За манай монголчууд маань юу сонсож байгааг бас нэг харж үзсэн. Яа тэгээд
Би шав орж байгаа. Тийм Билли манаас чикен шав орж байгаа. Би карьераа эхлүүлсэн. ингээд зүгээр суухгүй бинээс асар хэсүүлээс орж ирдэ ямар гоё юм. Тэгээд ерөнхийдөө миний DJ карьер явуулахаараа би зүгээр маа ах нөгөө хурмаа их бол 2 жилийн өмнө. Тэгээд DJ хэрэгтэй болно гэж чи хөгч юм. Би нэга DJ гэж болохгүй гэж бодоод. Тэгээ уусаа манай сургууль дээр нөгөө хүмүүс чинь нөгөө өөрөөр ангиж олдсон шүү дээ. Тэр анги дээр мачны DJ анги авсан аахгүй. Тэгсэн чинь тэрний 2 3 хүүхэдтэй за. Тэгээ яг л өөр нэг DJ энэ ч нэг хаусаар DJ гэдэг байсан бол яг зааж өгдөг юм билээ. Тэгээ яг DJ нэг онцлох юм нь болохоор ерөөсөө хөгжмийг амар өөр талаас сонсч болдог болчтой. За чи өөртөө enjoy хийхгүй яг өөр хүний перспективээс тий. За энэ хөгжмийг тавьчих юм бол энэ хүмүүст ингэ сонсогдох юм байна. Энэ хүмүүс яг ингэж энэ момент дээр энэ хөгжмийг тавих юм бол энэ гоё болох юм байна гэлээ. Хөгжмийг тэгж нэг өөр талаар сонсвол парыг бас авч явах хэрэгтэй шүү дээ. Нэг унчих юм бол бас хэцүү шүү дээ. Бас тэгэхээр тэрийгээс авч явах. Тэгээ би ч бас өөрөө хувьдаа жоохон хипхоп тал руу болохоор old school сонсдог. Тэнгүүч яг ингээл энтгийн монголчуудыг харахаар бүгд нөгөө хипхоп new school-ээс сонсон шүү дээ тий. Тэнгүүч яг тэр монголчууд дагаад би өөрөө new school руу орж байгаа юм чинь. Тэгэл Kendrick Lamar тий. Бас жоохон cool new school руу орох. Тэгээд ахын юунаас хойш хурамнаас хойш ерөнхийдөө DJ хийснээс одоо 2 жил өнгөрцөн. Тэгээ бас гайгүй яг чи яг тэр DJ хийсэн үедээ шууд тоног хөрөмж авсан эсвэл дараа нь авсан. Дараа нь ерөнхийдөө нэг ингээд 2 жилийн тэр хугацаанд мөнгө цуглуулж байгаа гэсэн тийм. Тийм чамдах юм биш шүү. Өмнө нь аваад би тэгж бодоагүй би зүгээр яг би тэгж буруугаар бодоо би зүгээр яг урд нь авсан болоо дараа нь авсан. Тэгээд гэхдээ яг тэрнээс харахад л яг тэндээс бүр ингэж чиний яг хэр dedicated байгаа ч амар гэж байгаа хэрэг зүйлтэй тийм. Тэгээ яг нэг хэлмээр байгаа юм яг би ерөөсөө анх ингэ DJ хийж эхэлж байгаа юм чаддгүй байсан аахгүй ерөөсөө. Тэгэл хүн угаасаа л тэгж хэлдэг юм билээ. Тэгэл юу чаддгүй яг тэнцэнээсээ сураал явж яадаг. Тэгээ тэр нь хамгийн том хичээл болдог. Тэгэл яг өөрийгөө яг одоо ингэ болтын тоглолтын дээрээс ингээд 2 жилийн өмнөхтэй харангуут бас өөр болцоо юм чинь жоохон ингээд дэше сайжирсан. Амар том туршлага. 2 жил өнгөрцөн байна шүү дээ. Туршлага болсон юм шиг. Тэгээд манай Билли маань гарч ирсэн. Билли хоёр болохоор мэрэгчл бүр ингээ амар нэг болоод. Тэгээ юм болгоо ингээд хоорондоо ингээ амар ингээ зааж их туртай болцсон те. Тэгээ одоо хоёулаа хамт DJ гэж яриад тэгээ бид хоёр одоо ингээ DJ хамтлаг бас produce хамтлаг ерөнхийдөө ингээ хамтлаг болохгүй ингээ ярьсан нэг тиймэрхүү бас юм явж байгаа. Тэрийг өөр дугаар дээр ярий. Маш том нот заасан. Тэгээс өмнөхдөр маш том нот задлсан. Тэр нь манай чикэ байсан. Чикэгийн нэрийг дөрцсөн байдгийг. Маш том нот задлсан. Би яг нэг Том Холланд шиг шаж байна. Spider-Man-ээс Том Холланд шиг байна. Endgame дээр нөгөө Tony Stark оршуулга боллоо шүү дээ. Тэрэн дээр өөр хүнийг хуран болж ийн гэж авчихсан гэсэн шүү дээ. Тэгээ Tony Stark-ийг өгсөн гэж хэлээгөө. Бүрөө. Тэгээ Alpar бүр Tom Holland зориулж яа тэгэл өмнө нөгөө spoil хийцэн болохоор. Тэгээ гараад ягаа шат. Тэр нөгөө reshoot хийсэн мө тэ дараа нь. Тэр сүүлийн тэр нөгөө нэг Endgame яг тэр төгсгөлийн нөгөө нэг Tony Stark-ийн snap байж тээ. Тэрийг дахиж бас reshoot хийсэн байлаа. Тэгээ яг нөгөө зүгээр I'm inevitable гэж хэлдэг шүү дээ. Танаас тэгсэн чи өөдөөс нь энэс гээд snap хийсэн байна л да. Тэгж дууссан одоо эхнийх нь edit нь. Тэгээ сүүлд нь ингэж бүгдээр ингэ зэгцэж чагаад төгсгөлийн гоё их хэвээр. Илүү гоё suspense нэг гэх дахиж reshoot хийгээд тэгээд тэгсэн чи I'm Iron Man гэж snap хийсэн. Би одоо энэ сүүлийн үед энэ comic энэ canon-ийн тухай бас айгүйх судлаад энэ theory тэгээд энэ дараа нэг дугаар дээр ярив те. Үнэхээр сонирхож байгаа. Тэгээд DC мисэ боллоо юм Marvel-ийн тухай бас гоё сонирхолтой юмнууд би бас ярьж болно. Тэгээд та хоёр хэрвээ сонирхож байна. Marvel дээр амар ам байна. This one. Сэр орох гэж байгаа удахгүй. Тэгээ удахгүй ингээд газар хүрээгээд хэлэх гэж байгаа. Yeah, they were sang guitar. Ингээд нэг үс ангид подкастын маань дараагийн дугаарууд маань 7 хоног бүрийн Монголын цагаар 3 дахь өдөр болгоны өглөө 10 цаг цагтчихаар болж байна. Тэгээ энэ бол яг ийм одоо тийм заншил болох нь болоод явах нь. Тэгээд
бид хэдийнхэн хоолойг сануул 3 дахь өдөр өглөө хүлээх нь байна. Нэрээ босод одоо нэг их сурвалжууд дээр удахгүй аплод хийгээд оруулчихна. Одоохондоо зөвхөн YouTube дээр байгаад байгаа. Тэгээ дараагийнхаас бүгдлөө нь аплод хийчихнэ. Амли. Тэгээд бид өмнөх дугаар дээр хэлсэн. Тэгээд энэ дугаар дээр бас дахиад хэлэх зүйтэй байх. Тэгээд цаашдаа ер нь подкастаас гадна бид хэдтэй бас гоё одоо өөрсдийн студийн нэрэн дор гаргаж байгаа лайв сешн дээр бас уулзах юм байна. Тэгээд яг одоо бид хэд ингээ амаараа яриад байгаа боловч одоо яг тэр гарч байгаа лайв сешн дээр бид хэд яг одоо яг юу яриад байсан тухайгаа ингэж аль болох харуултлаас нэг ч нэ. Тэгээд тэгэхээр манай бас нэг нэрээ YouTube суугий болж харах. Дахаа мартваа. Subscribe хийгээрэй. Hit subscribe. Тэгвэл тэгээд бидний бүх юмтай ойрхон биш шүү дээ. Тий. Тэгээ манай тийм студид 7.10 channel-ийн бүх цэцэгтэй байх. Тэгээ манаас Instagram-ыг дагаарай. Тийм Instagram-аараа дагаж промот хийж байгаа. Үргэлж бидэнтэй хамт байгаарай. Тийм ээ. Дараагийн 3 дахь тэгвэл тэгээ бүгдээ эргээд уулзъя. Тэгээд сонирхолтой сэдв болоод ярилцсан. Олоод жоох олцсон байгаа л та. Худлаа. Ярих сэдвүүд бол уг нь зөндөө байгаа л та. Тэгээ бихний ээлжинд бол яг хөгжмийн усад байгаа учраас яг хөгжмийн талаас нь голцоо ярих гэж бодсон. Тэгээд like everyday struggle, market байсан тухай их сургууль сурж байгаа ингээд ингэсэн энэ төрөйгээд яг өдөр тутмын ойр зур яг ингээд асуудлуудаа яриад ерөнхийдөө хүмүүс relatable. Яг бас давхар өөрсдөө танилцуулаад юм их юм яриж бодсон. Цаашдаа бид бас аюу олон төрлийн сонирхолтой сэдвүүдээр угаасаа ярих гэж бодож байгаа шүү. Зочид орж ирэх бах те. За би бас нэг юм дэлгэчөө. Тэсэнгүү. Окей. Яг тэгээд ер нь бол чадвал дугаар болгон дээрээ нэг тодорхой хэмжээний хугацаанд би бас яг хөгжмийн жанруудын талаар жоохон танилцуулаад тэгээд товчхон түүхнүүд бас ярьж байна тийм. Тэгээд гоё тэгвэл та бүхэн тэхэн нэштэй 7 хоног бүр яг бишээ билегээс яг хөгжмийн одоо яг энэ жанруудын тухайгаа мэдээлэлс олж авч би ч гэсэн мэдхгүй жанруудаа өөрөө бас жоохон мэддэг болчоод ярьж өгнө. Тэ зөндөөс жанр байгаа юм чаа. Сонирхолтой болох бах. Тэгээд угаасаа түүх мөх нэтрээ тэгэл одоо хөгжмийн ялгаа нэтрээ гэдэг юм байдаг. Тэгээд одоо би яг нарийн хэлэн мэдгүй л ярьж идэггүй байлаа сая. Яаж холбогддгийг тийм хамаарч байсан тийм ярих гэж байгаа шүү. Тэ тэгэхээр жоохон хөгжмийн талаар хамтдаа мэддэг болцгоё. Тэ хөгжмийн боловсрал олгоно. Тэрийг билетээ аялцгаая. Үлгэрийн ертөнцөөр аялцгаа. Окей. Баах нэрэ тийм нэг явдаг өстэй нөгөө нэг үл өнцгдөх готх ингээд нэг юм явдаг өстэй. Уруула баг тэр чи биш үү? Нэрээ тийштэй тэгснэ төгсгөлт нь бэлэг өгөөддөг тэ. Ямар юмны ах нараас нь нэг бэлгэлж байна. Тийм штэ. Тэ. Окей, дараагийн дугаар дээр би та нартай бэлгүүтэй ахаас нь бэлгүүтэйгийн ах нараас нь студид 7.10 ах нараас нь энэ жанрын тухай мэдээллийг бэлгэлье. Сурдуулъя. Окей, за тэгээд 7 хоногийн 3 дахь өдрийн өглөө уулзгаа хэдүүлээ. Peace out. Bye. Bye. Shit. Sang guitar, dot auto, think we sang guitar, think we sang guitar.